Сайн байна уу? Онлайн сургууль зөвшлийн төгсрөлийн дэлгэж би ижүүгийн бодлого болон бодолтод. За, ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт Матийн Basic буюу гихонтэй курс 1-ийн бодлого 4 гэсэн чинь нэг юм геометрийн зураг гэсэн геометрийн бодлого юм тийм үү? За, гурван талынх нь урт нь 2 3 4-тэй гурвалжин ABC түүний гадуур гай гэдэг нэг гадуур байгаа юм чинь тийм гадуур нь багтаасан дээр байх хэрэгтэй тийм үү? Circumscribe circle гэсэн юм байна. Тэгээд тойргийн төв нь юм болоо? Тойргийн ваа гэсэн юм болоо? Тэргийн гоо гэсэн юм байна тийм үү? Заагаа бодож үзье. За гурвалжин PQR-ийн талбай гэж байгаа минь эцэг гурвалжин PQR гэж тэмдэглэцгээ гинэ. Энд бол гурвалжин гэчээд ABC гэсэн бол ABC гурвалжны талбай гэж ойлгох юм байна тийм үү? За энэ дээр болохоор AB-ийн 2 BC 3 CA гэдэг чинь энэ дээр энэ нь 2-той, энэ нь 3-тай, энэ нь 4-тэй гэсэн ийм гурвалжин юм шүү дээ. Тэгсэн чинь косинус ABC болно. Гэт энэ өнцгийн косинусыг олно гэж юм. За шууд тустай юмнуудыг тусдан тэмдэглэж явчих гоо. Тэгэхээр косинусын теорем гэж байгаа. Косинусын теорем гэж байгаа. Тэрний юу вэ гэхээр ингээд. За А, Б, С гурвалжин байжиг энэ үсгийг нь альфа гэж авчих. Тэгээд яадаг вүлээ? B-ийн эсрэгийг нь B, C-ийн эсрэгийг нь C, A-гийн эсрэгийг нь A гэж тавьчих. За тэгэх юм бол A квадратын урт гэдэг бол тэ A гэдэг тал нь байгаа. Талынхаа квадрат юм уу? A квадрат нь 100. B квадрат нэмэх нь C квадрат хасдаг нь 2BC косинус альфа гэж. Хэрвээ одоо нэг өнцөг өгсөн. За өнцгөө авчи. Тэгснэ энэ талынх нь уртыг өгчи. За энэ талын юм урттай. Нөгөө талын юм урттай. Нөгөө талын юм урттай. Тэгэх юм бол үлдсэнийг нь яах энэ хоёрыг шууд холбонгууд гараад ирэх хэрэгтэй өстэй. Тэгэхээр надад энэ BC болон альфа өнцгийг өгсөн байхад те энэ BC, энэ альфаг өгсөн байхад би бол А-гаа угаасаа шууд холбоол олчих хэрэгтэй шүү дээ. Тэр А-г нь болохоор үл ийм томьёогоор олно шүү гэсэн. Косинусын теорем байна. За манай бодгон дээр энэ дэр гэдэг. Косинус ABC гэж энэ үнэтэй юм уу? Энэ косинус бетаг бол гинэ. Тэгэхээр яах юм? Дахиад энэ дээр дахиад 2-той, 3-тай, 4-тэй гэсэн юм бол дахиад 4-ийн квадратын цэг гэж авчих шүү дээ. 4-ийн квадратын цэг, 2-ийн квадрат, нэмэх нь 3-ийн квадрат, хасах нь 2 ширхэг шүү дээ. 2-тойгоо 3-тайгаа энэ нөгөө BC-ийн мануртууд маань тийм үү? Тэгээд дахиад косинус маань. Косинус бета гэж авчих. Тэгээд энэ дээр 4-4-ийн 16 тэнцүү, 4-4, 2-2-ийн 4, 3-3-ийн 9. Хасах нь 2-2-4 боллоо, 3-аар үчлээ 12 юм болов. Косинус бета. Тэнцүү юу лээ? 4 9 гэдэг чинь 13 хасдаг нь 12 шиг косинус бета. За хасах юм бол нөгөө чинь гараад энэ дээр 12 косинус бета гэж авчих. Тэнцүү 13 байгаа. Энэ 16 нэмэх байсан юм чинь нөгөө шиг гараад хасах 16 болж орж ирнэ тийм үү? Тэгээ тэнцүү хасах 3 болчихгоо. 13-аас 16 гэсаад. За эндээс косинус бета гэдэг бол ерөөсөө хасах 3-ыг хуваах нь 12 юм байна. Дээд тотал нь 3-т нь хуваагаад хийчих. Хасах 1-ийг хуваах нь 4 юм байна. Тэнгүүд энэ дээр косинус бетагаа болохоор AB-г хуваах нь C гэсэн байгаа. Ер нь ижүүгийн шалгалтын дээр болохоор хас тэмдгийг ингэдэггүй байхгүй юу? Одоо жишээлбэл хасах 4-ийн 1 гэсэн хариу гарах байлаа гэхэд чинь те чамд хариуны дээр чинь болохоор тэгвэл хасах тавьж байгаа энэ дээр нь А-тай энэ дээр нь Б-тэй нь болно хүчтэй. Уул нь бол те тэгэхээр би сая болохоор энэ дээр хасах 4-ийн 1 гаргах чад энэ дээр А, Б, С гэсэн болохоор би өөрийгөө теорема буруу бичлээ гэдэг өгүүлбэрээ дахин уншаад энэ дэрийг алдсан юм болоо гэж хараадсан чинь хариуг нь харсан чинь болохоор энэ дээр бас А, Б, С-ийг нэрээсөө хасахныг 4-өөр нь тавьсан л хэлээ л те. Заримдаа бас тийм бичтгэл юм байна те. Уул нь бол дийлэх тохиолдолд шууд ингэж хасхыг тусдан гаргаж байгаа AB-ийн зөвхөн тоо тавьж гаддаг байхгүй. Тэгэж энэ дэр болохоор А-г хадвал хасныг тавилсан байлээ. За косинус бета маань хас 4-1 юм байна ойлголоо. Хоёрт нь за тойрог О-гийн шүүж О гэхээр нөгөө примитив дээр тийм үү? Тойрог зүгээр А дээрээ л явчих. D цэгийг болохоор AC-гийн Б-тэй эсрэг талд нь гинэ. Тэгэхээр AC-гийн одоо зүгээр юу гэдэг юм те. Нэг тойрог тавьж байгаа тийм үү? Энд дэр нь болохоор А, энэ дэр нь С яваа штэ. Энэ талд нь Б нугаан бол АЦ шулууны нөгөө талд нь гэж чинь адвал Д нь болохоор одоо энэ номын хааныг дээл явах юм байна гэсэн үстэй. Энэ дэр нь Д-г нь авъя. Д-г нь авахтаа яасан бэ гэхээр А, Б, Д, Б, С, Д гурвалжны талбайнууд гэхээрээ одоо энэ нэрийг холбуулах гадна те. Энэ доотлынх нь энэ гурвалжны талбай болохоор 8. Энэ дээдлийнх нь энэ гурвалжны талбай болохоор 15. Харьцаагаараа шүү бас те. Яг шууд 8 м квадрат гэж өгөөгүй. Энэ одоо ямар нэгэн 8x энэ нөгөө 15x байдаг ч юм уу тийм үү. Тийм байдлаар за байхаар ингээд D-цгийг сонгоод авчижээ энэ номынхаа дагуу үлээж аваад. За тэгэх юм бол AD болон CD уртыг олцгоё гэхэр чинь нэгний энэ урт нь нөгөөдний энэ урт нь өстэй. За яаж болох гэдэг юм. Гэхдээ эхлээд BAD бол ийм байх хэрэгтэй гэж байна. BAD гэдэг чинь B-гээс A-гаас D-гээс гэдэг одоо энэ голын өнцөг тийм үү. Энэ A өнцөг гэж хэлж байна. Нөгөөд нь BCD гэж байна тийм. B-гээс C тэгснэ D гэхэд одоо нөгөөд нь энэ өнцөг өстэй. Энэ хоёрын хооронд хамаарлал юм байна гэсэн юм байна. За энэ дээр болохоор шууд нэг чанар тавьчих те. Тойрогт багтсан дөрвөн үнцгийн эсрэг талуудынх нь
Тэгвэл нийлбэр нь 180 байна. Ингээд энэ одоо ямар дөрөв үндэстэй хамаагүй тий. Тэр би зөвхөн квадратын дөрөв тэгшинцтэй хамаагүй. Ерөөсөө энэ эсрэг нь нөгөөд нь нэстэй. Энэ хоёрын нийлбэр болохоор 180 хэвчтэй. Альфа бета гэж. За нэг альфа нэг альфа 2 гэж тий. Энд дэр эсвэл бийхэн бета нэг бета 2 гэж тийм. Яг тойрогт багтсан дөрөв үндэстэй байх юм бол түүнээс зүгээр нэг ийм тойрогт багтаагүй ийм дөрөв үндэстэй ирж байгаа биш шүү дээ тийм үү. Яг нэг ийм тойрогт багтцаан дөрөв үндэст байж байгаа юм болохоор ингээд эсрэг орших хоёр оройхон нийлбэр 180 градус гарах хэвээр. Тэгэхээр энэ дэрийнхэн энэ АЦ хоёр чи эсрэг оршиж шүү дээ. Тэгээ тойрогт багтцсан ABCD дөрөв үндэст юм чи. Нийлбэр 180 гарах хэвээр. Тэгвэл нөгөөдгийг чинь гаргаад хасцсан юм биш тийм үү. 180 хассан энэ гэж үгнэ. Тэгэх юм бол синус энэ тэгээд тэнцүү байна. Синусын граф ч өөр юу байгаа шүү дээ. Нэг төлөө 0 дээр 0. Тэгээд яхаа эрдэрнийг 180 дээр буцаадаг. Тэгээд ингээ 360 хүртэл явах хэрэгтэй. Синусын граф тийм үү. Тэгвэл синус болохоор альфа гэдэг чинь яах юм? Энэ альфа хэмжээ явцсан энд байх хэрэгтэй. Энэ дээр болохоор 180-аас хасдаг нь альфа гэх юм бол дахиад энэ дээр тийм. Ийшээгээ альфа хэмжээний зай явцсан 180-аас нь альфа. Паяас нь альфа гэдэг чинь. Тэгэхээр энэ хоёр утга болгоно тэнцүү баст. Тэ? Тэгэхээр энэ яхаа би яагаад тэнцүү 180-аас нь ингэ бичүүлэх юм бол синусын хувьд болохоор утгууд нь шууд тэнцэнэ. Шууд синусын тэнцүү синус. Би одоо энэ дээр болохоор энэ томьёо бичлэг гэсэн үг байхгүй. Альфа тэнцүү 180-аас хасдаг нь бета байя. Тэгэх юм бол синус альфа тэнцүү синус бета байна. Яагаад вэ? Энэ графикийг харахгүй болохгүй. За ийм учраас ADCD-гийн харьцаа юм болно. Нөгөө ADCD-ийн уртыг оол гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хоёрын харьцаа нь юм болно гэсэн юм. Синусууд нь тэнцээр яагаад харьцаанд юм болно гэж. Тэгэхээр болохоор яах ёстой вэ? За энэ дээрээ BD шулууны гадтай хийчихье. Тэ? Тэнгүүд болохоор энэний талбай 8x-ээр нөгөөднийхэн талбай 15x-ээр байгаа тийм үү? За энэ дээр дахиад нэг чанар юу вэ? Гурвалжны талбай тэ? Ингээд. За энэ дахиад яах юм? А, Б, гамма гэж төвчдөг хөө. Альфа, бета юм бол гамма гэж төвч. Тэр энэ хоёрыг холбонгуудаа энэ нотыг шууд олж болох хэрэгтэй шүү дээ гэдэг косинусыг яригдсан тэ. Тэгвэл одоо синустэй энэ ашигласан нэг юм чанар байгаа. Гурвалжин А, Б, С гурвалжны талбай тийм үү? Талбай төвч. Талбай гэдэг бол тэнцүү ямар байх хэвээр вэ? А, Б, синус, гамма хуваах нь 2 байх хэвээр гэж. Гурвалжны хоёр талыг нь тэгснээ хоорондох өнцгийг нь синус шүү. Түүнээс энэ дээр нэг өөр өнцөг биш те. Энэ А, Б хоёроо авсан юм бол энэ А, Б хоёрын завсраг өнцгийг авдаг юм шүү. Энэ өөр газар тэнж явж байгаа нөгөө хоёр өнцгийг нэрлэхгүй шүү. Завсраг нөгөө өнцгийг авч жагаад синус, гамма хуваах нь 2 гэж гурвалжны талбайг олж олно гэсэн ийм томьёо байна. Тэгвэл манай болгон дээр болохоор одоо ингэх гэдэг шүү дээ. Ялаа энд энд байгаа юу? А-гийн уртыг мэдэхгүй, Д-гийн уртыг мэдэхгүй. Гэхдээ ингээд холбосон чинь энэ өнцгийн синус энэ өнцгийнхаа синустэй тэнцсэн байхгүй. Тэгэхээр би энийг альфа гэх юм бол энэ бол 180-аас нь альфа. Гэхдээ синус альфа тэнцүү синус 180-аас нь альфа болсон байгаа тийм үү? Тэгээс нь альфа болсон байгаа. Тэгэхээр нэмээд энэ гурвалжны талбай 8x нөгөө гурвалжны талбай 15x шүү дээ. Тэгэхээр ADB за би нэг ингэж бичье. Гурвалжин ABD-гийн талбай харьцдаг гурвалжин юу лээ? А биш C-гэрээ тий. CBD-гийн талбай тэнцүү 8-ыг харьцдаг нь 15 байх хэвээр. Тэнцүү эхнийх нь за 8x-ийн маань талбай төлөе. Энэ AD-гийн урт дахиад энэ урт нь болохоор 2 гэд өгсөн шүү дээ. Тэгээ хоорондох өнцгийнх нь альфа байхгүй юу? Тэр энэ дэр AD-гийн урт үржигдэх нь 2 үржигдэх нь синус альфа гараа. Тэгээ хуваах нь хэрэгтэй тий. За энийг одоо хуваадан гэж томор тавьчихвал томор харьцуулж байгаа юм шиг томор хуваах нь гэж тавьчаад доотлох нь BDC-ийн маань талбай тэгвэл бас адилхан тий. Энд дээр DC-ийн уртыг мэдхгүй DC-г тавьчих. Үржигдэх нь CB-ийн урт нь болохоор 3 гэдэгцсэн байгаа. Энэ нь 3 үржигдэх нь тэгээ синус уул нь бол энэ одоо 180-аас нь альфа юм байгаа. Гэхдээ синустайгаа нөгөө синус альфагаа шүү тэнцээд байгаа тийм үү. Тэгээ хуваах нь 2 гэдэг одоо энэ 3-ын талбай одоо байгаа шилжиж байгаа байхгүй юу. За одоо эндээс ингээ харьцуулсан юм чинь яах юм? Тэгвэл 8-ыг хуваах нь 15 тэнцүү D AD-тэй 2-той синус альфа хуваах нь 2-той. Энийг хуваадан гэж жагаад нүүтэнд CD маань 3 маань тэгснэ синус яхын 180-аас нь альфа маань хуваах нь 2-тойгоо. Хуваах юм бол барийн хэсгүүд үржих шүү дээ. AD 2 синус альфа хуваах нь 2 үржигдэн гэж жагаад CD 3 синус 180-аас нь альфа. Энийг доор нь бичих үү? Бичтэй CD 3 синус 180-аас нь альфа дээр 2-той гэж. За энэ хоёрыг энэ хоёр тань дараач. Энэ синус болохоор нөгөө тэнцгийн мэн болгоцсон шүү дээ графикийг харж байгаа. За тэнгууд болохоор яхаа 8-ыг хуваах нь 15
тэнцүү ADT 2-той үүдэн CDT 3-той юм байна. Тэр 3 нь энд хуваах юм чинь үүдж ороод үржих болно. Энэ хуваахж орно тийм үү? Тэгэхээр AD хуваах нь CD тэнцүү 8-ыг үржтэн 3 хуваах нь 15-ыг үржтэн 2 8-ыг 2-тан дараад 4 булгаач 15-ыг 3-тан дараад 5 булгаач. Тийм бол 4-ийг ухаан гэж. Тэшгээ яваад. Энд дэрүү ADC-ийн харьцаад бол 4-ийг ухаан тавлаа. Тэгвэл болохоор энийг тэнцүү яг гэдэг юм бол ерөөсө 4K хавттай 5K хавттай гэж тэмдэглэж идэх үү гинэ. За тэр нь яхаа жих ном дөрөөр таних ном таваараа. За ингээд тавьчихсан бол за ADC өнцөг бол ABC өнцөг гинэ. ADC гэдэг чинь одоо энэ дээр гарч ирж байгаа нэг өнцөг байна тий. Нөгөөх нь ABC гэдэг чинь нөгөөх нь энэ дээр гарч ирж байгаа өнцөг. Энэ чинь бас л адилхан нөгөө нийлбэрийн 180 явах хэвээр. Нэг энэ нүүд чинь гараад авч байгаа бол 180-аас нь инээ гэж бичиж чинь тий. Тэгэхээр DR-аараа тийм учраас космос ADC энэ зөв. Энэ өнцөг юу? За тэнгууд болохоор ингээ би болохоор энийг бета тавьчих төгөө. Тийм бол үүдэн болохоор 180-аас нь бета маань болно тий. За бета байна нөгөөт нь энэ болохоор космос бета байна. Би энийг болохоор анх хасах дөрөвний нэг гэдэг ихний шитрийн явуулсан шүү дээ тийм үү. Хоёрт нь болохоор космос P-гээс нь бета хэдлэх вэ? Энэ болохоор шууд космос бетатаар тэнцэхгүй шүү. Синусийн үед болохоор шууд тэнцсэн тий. Синус бета тэнцүү синус 180-аас нь бета бол гараад ирсэн. Синусийн график чинь гэхдээ 0 дээр 0 гэж хэлж байгаа. Космосын график чинь 0 дээр 1 гэж хэлж байгаа юм чинь. Энэ дээр 90 градус, энэ дээр 180 градус гэхгүй. Тэгэхээр синус космос бета гэдэг бол одоо ийшгээ бета явлаа ийм утга гэсэн үг. 180-аас нь бета гэдэг чинь энэ 180-аас бета хэмжээнд ийшээгээ явж байгаа тийм үү? Ингээд 180-аас нь бета гэхээр энэ дээр ерөөс нь сөрөг тэмхтэй юм гарч ирэх гэдэг байхгүй юу? Тэ? Энэ дээр одоо жишээ нэмэх одоо 2-1 гарч ирсэн бол нүдэн л хас 2-1 гарч ирэх гэдэг. Тэгэхээр би энэ дээр хас тэмхтэй космос бета гэж тавих гэдэг. Тэгээ космос бетагаа хасны хас 4-1 гэдэг тавьсан чинь хасд болчоор хасхын нэмэх 4-1 нэг. Энэ дээр 4-1-ийг нь тавьчих. Тэгвэл K юм болно. Гэдэг чинь юу лээ? Сая энэ дээр нөгөө би нэг 4K юм байна, энийг 5K юм байна гэдэг тэмдэглэсэн шүү дээ. Тэнгүүдээ энэ AC-гийн жууртыг 4 гэж өгсөн байгаа юм чинь дахиад нөгөө космосын теоремыг бичээд тийм үү? Энэ дээрээ тэгвэл дахиад 4-тэй 4K-тай 5K-тай гэж хаад 4-ийнхөө эсрэг нөгөө космосын теоремыг дахиад бичиж шүү дээ. Тэгээ 4-ийн квадрат энэ квадрат хасган 4 5 гэсэн космос нь 4-ийн хэлсэн юм чинь ингээл космосын теорем авчаад K-ын зөвдөл 16. K квадрат нь болохоор 16 31 гараад ирэх юм байна. K маань тэгвэл гэхээр язгуур авчихгаа. Язгуур авчихар чинь 16-аас язгуураас гараад 4 болчихно. Язгуур дээр 31 нь болохоор 31 гэрээ байж. Тэгэхээр энэ дээр 4-тэй 31-тэйгээ тавьчих. AD маань болохоор одоо нөгөө 4K байх хэрэгтэй юм чинь тэгвэл энэ 4 чиргээ 16 хуваах нь язгуур дээр 31 гэхгүй юу. Язгуур дээр 31 язгуураас нь дээш нь бичиж тэ. 16 язгуур дээр 31 гэж байгаа доороо зүгээр нэг 31-тэйгээр. Нөгөөт нь болохоор 5K юм чинь. Тэгвэл 4 5-ын 20 язгуур дээр 31 хуваах нь 31 гэвчүүлчих. За дахиад ганц юм асуучих гэснэ. DACB2-ийн огтлцлын цэг нэ. Үргэлжлүүлээд үзсэн чинь энэ дээр Y гараад ирсэн юм байна. Тэгэх юм бол энэ ABE гурвалжны талбай болон DCE бүрийн том гурвалжны талбайны харьцааг олно л гэж. Тэгвэл энэ дээр юм байна. Энэ одоо ингээд альфа гэдээ бодоход энэ дээр болохоор 180-аас нь альфа маань гараад ирнэ тийм үү? Тэгсэн чинь энэ дээр бас дахиад яах юм. Нэг чулуун ийм байхад чинь энэ альфа юм бол нөгөө тал нь бас 180-аас нь альфа гарч ирнэ үстэй. Тэгэхээр энд гарч ирэх 180-аас нь альфа, энд гарч ирэх 180-аас нь альфа. Энд дээр дахиад бета гэчихэд тийм үү? Энд дээр одоо 180-аас нь бета гарч ирээд энэ дээр дахиад 180-аас нь бета. Тэнгүүтээ энэ дээр бас дахиад Y өнцөг байгаа юм чинь. Төсөөтэй л байх гэдэг энэ хоёр гурвалж маань. Төсөөтэй байх юм бол төсөөгийн чанар биелнэ шүү дээ. Тэгвэл шууд төсөөгийн харьцааг харгалзуулаа өнцгийнх нь эсрэг бичээд тэгмэд болохоор би одоо энийг яах BE ч юм уу AE ч юм уу DE гэсэн уртуудыг бидэхгүй л дээ. Гэхдээ AB болон DC-ийн уртыг мэдчихэж байгаа шүү дээ. Би сая DC-ийн уртыг 20 язгуур дээр 31 хуваан 31 гэдээ олцсон. Энэ AB-ийн уртыг анхнаасаа 2 гэдээ өгсөн байгаа шүү дээ тийм үү? Тэрэн дээр төсөөгийн харьцааны нөгөө K нь болохоор 2-ыг хуваах нь яхин 20 язгуур дээр 31-ийг хуваах нь 31 гэж байх гэдэг. Тэнцүү язгуур дээр 31-ийг хуваах нь 10 болчихж байна. Тэгэд талбай харьцаанд гэх юм бол төсөөгийн харьцаатын K-гийн квадрат авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг K квадрат шилж юм бол ерөөсө 31 хуваах нь дөрөв 10-ын квадрат гэхээр 100 юм байна. За энэ дээр болохоор 100 юм байна, 31 юм байна гэл. Энийг хэрвээ ингэж бичиж чадахгүй бол 2-ыг хуваах нь гэж бичиж байгаа тий. 2 язгуур дээр 31 хуваах нь 31 гэж бичиж байгаа. Байргийн слайд үржих болгоно гэж жагаад ингээ гаргачихвал шүү тий. За шинээр гаширсан өгнүүд гэх юм бол юм байна. Энийг скриншот хийж аваад цэглээд авчаарай. За энэ дээр болохоор космосын теорем байсан. Юу тэр багцсан 4 өнцгийн 2 эсрэг 2 оройнхон өнцгүүдийн нийлбэр нь 180 гарна гэсэн юм байна. Тэгснэ синусийн теорем байсан. Тэгээд нэмээд синусийн теорем ч явах талбай болоход нэг юм синусийн чанар байгаа байсан. Сая болохоор дахиад нөгөө төсөөгийн
харьцааг шалгалтал байгуулах